Артузо үзүүлж байна. Өгүүлэг зохиогч Цэндийн байгалмаа. Амьдрал тоглоом биш. Зүгээр үхөө, юу бодов? Гэх дуунаар харуул Наагийн хажууд нь ирчихсэн. Миний найз юу атсан бэ? Надад ууралчихсан уу? Химэн мөрөөрн тэрэн биендээ инхрийлэн тэрвэрлээ. Үгүй. Анх чамд өнсүүлж байснаа гинэт бодоод би чамаагаа одоо болтол хайрлаад хүрч чаддгүй штэ. Чи минь хэртэй гараар барихын аргагүй ариухан жаахан ох юм байхгүй юу? Гээд Нааги түүнийг улам чанга тэрэн үнслээ. Хөөе болооч хүүхдүүд хараад байна штэ. Яадаг юм бэ? Найз охинол үнсэж байгаа хүн биз? Алив найз нь туслая. Зүгээрээ одоо дууслаа. Тэр хоёр ногоогоо хамжилсан цэвэрлэж дуусаад хоол болтол модоор зугаалахаар хөдөлцөн алхав. Модоод сэрүү татан найгаад сайхан цэвэр агаар хангална. Тэр хоёр нэг их холдолгүй зөөлөн хагдтай газар олон сууцгаав. Нааги дээшээ харан хөвтөд нэгэнтээ сунааснаа. Ямар сайхан байна. Ийм агаарт гараагүй хичнээн их утсан юм дээ. Нэрээ танай ангийнх намайг юу гэж бодож байгаа болоо? Энэ нэг сайхан хинэггүй гар байна да гэж байгаа ах та. Гээд ганцаараа инээснэ. Должмоо руу харуул тэрээр хөлөөжийн дээшээ модны үзүүр харан хоёр гараа ардаа тулан толгоогоо гидэлгэн сууж байлаа. Нааги гэнэт эгдүүн хүрэн түүнийг бэлхүүсээр нь татан өөрийнхөө дээр хэвтүүлчихв. Должмоо сандран хүүе мангар юм уу болооч. Зүгээрээ жаахал ингэж хэвтчихье. Чи зүгээр л нүдэ ханаад энэ салхины эсгэрийг чагнада. Должмаа нүрээ Наагийн цээжинд наан нүдэ ханан хэлснээр нь хэвттэл салхины эсгэрээ биш түүний зүрхний хурдан цохилтол сонсогдоод байв. Тэр доороос манайхаа хоолоо идээрээ мартагдшгүй намар болохоос өмнө хоолндоо химэн төмпөн шанах тачигнуулсан охтууд хөгжилдөн энээлдэх бүдэг дуулдав. Тэр хоёрыг буугаад очиход аргагүй л шинхэн хосод байна да. Яасан модон дотор саат хийх үнгүй сайхан байв химэн дөлөө химэх дандаа болж үтхгүй юм ярьж явдаг дэлчгэр шарванд асуух мөртлөө түүндээ өөрөө баясан энэд алдав. Энэ яриа нэг их хол явсангүй тэгсгээд намжлаа. Ангийн дарга энэ орой нээлхийг нээж үг хэлээд бүгд тулган ууцгав. Нөгөө сайхан хөгжилдөж байсан хүүхдүүд түүний үгийг сонсоод хөнгөн гонигт автцгаалаа. Ингээд л бүгдээрээ оюутан химээх сайхнаасаа үдэж салан одцгоохон дээ. Дөлөө энэ нам гүмиг эвдэн манай ангиас нэрээ хос гарсангүй шүү. Хамгийн анх соёлоо гинэт таргалаад гидсэн цондоогоод ирэхээр гайхсан гэж яава. Тэгээд араас нь нэг их удалгүй цовоо бас жирэмслээд төвшин аа болоод шилээ дарлаа шүү те. Гэхэд бүгдээрээ инээлдэцгээв. Тэд эргээд дуушуу орцгоон оюутан цагийн хөгжилтэй дурсамжаа ярин дуулалдан байснаа эхнээсээ тасархаад унтах нь унтаж эхэллээ. Энэ шөнө анх удаа Нааги Должмаа хоёр хамт унтах гэж байгаа нь энэ. Должмаа яагаад ч юм нэг л сандран эвгүй байв. Нааги хүнжил адил хоёр согуучлан Должмаад гадаа унтъя. Сайхан дулаахан байна химээгээд хөтлөн гарлаа. Тэнгэрт төмөн одод төгсөн саруулхан сайхан шөнө байлаа. Должмаа Наагийн гарыг дэрлэн цээжрэн тэрэн хэвтгэд аль альнаас нь халуу дүүгэн зүрх нь хүчтэй цохилно. Тэр тэнгэрийн заацыг харж байна уу? Би багада онгоцны утаа тэнгэрийн заац хоёрыг их андуурдаг байж билээ. Яагаад ч юм яг энэ зам татуулсан тэр заац дээгүүр явж үзгсэн гэж их боддог байж билээ. Тийм үү? Эмэгтэй юм байж үү? Хээ яах вэ? Чи юу бодож байна? Чамайг химэн хэлээд Нааги Должмаагийн өөдөөс харан үнслээ. Нааги даарч байна уу гэд гараа оруулан түүний хоёр хөхнөөс бариул жижигхэн боловч чулуу шиг хатуу байсанд гайхан
Чи минь ариун арай байгаа юм уу хэмээн хэлээд зөөлөн атгалаа. Должмоо өвдөж байсан ч түүнийг маш ихээр хүсч байгаагаа мэдэн би өнөөдөр л чинийх болмоор байна. Би юу ч мэдэхгүй шүү. Намайг битгий шоолоорой за. Нааги түүнийг үнсэн миний жаахан охин минь ээ. Чи минь улмал хайр хүргээд байх юм. Найз нь чинийхээ ариуныг энд гэмээргүй байна. Хоёулаа бие барих хэрэгтэй байхаа. Должмоо уйлан. Би яг одоо маш ихээр хүсэж байна штэ. Би чамд одоо л бие өгөхийг хүсэж байна. Битгий зогсолтоо. Нааги түүний өөдөөс хайрын нүдээр ширтээд Майка тайлан доор нь дэвсэж өглөө. Тэрээр бүхэл зүйлийг энхрийхэн аажуухан хийж байлаа. Должмоо гэртээ ядарч унах гэж байгаа хүн орж ирэв. Тэрээр бушуухан усанд орчхоод унтахаар явах гэтэл аав нь дуудан хажуудаа суулгаад духан дээр нь үнэрлэн "Сайхан амарсан уу миний охин? Том болсон ч гэсэн аавдаа нэлх хараад харагдаад байх юм. Ээж нь өчигдөр чамд бууз хийсэн. Тэрнээс халаагаад ид. Цайгаа." Должмоо хэдийгээр юм идхийг хүсэхгүй байсан ч аавынхаа сэтгэлийг бодон буузан дээр халуун савнаас ааг амтагдсан сүйтэй цай аяглан хажууд нь суулаа. Данцан охины харан чимээгүйхэн сууж байснаа. "Миний охин, аав нь охинтойгоо ярих юм байна" хэмээн хэлээд хоолоогоо засав. Должмоо гайхан өөдөөс нь хараад "За, та цай уу" хэмээн цай аягалж өгөөд юу ярихыг нь хүлээн чимээгүйхэн буузаа идэн суулаа. "Охин минь, чи одоо нас биеинд хүрлээ. Амьдралаа давхар бодож л яваарай. Хүн хартай үерхэж нөхөрл. Хүнээ таниагүй байж нэг л өдөр тавилангаараа хүний ихнэр болдог. Юу ч мэдэхгүй тусмаа тэр хэрээрээ амьдралд нугаран шүү. Одоо найзалж нөхөрлөж байгаа хүн байвал гэр орныхонтойгоо танилцуул. Миний охин их сургуулаа төгсчихлөө. Амьдрал чинь одоо л эхэлж байна. Амьдрал гэдэг тоглоом биш шүү. Сайн л бодож, харж, таньж байж заяаныхаа ханыг сонгох хэрэгтэй. Ажлыг бол хүн хэд ч сольж болно. Харин хань гэдэг чиний хувьд насаараа хажууд чинь байж, өмг түшигч нь болж, тусалж, дэмжиж, ойлгож, хамгийн гол нь бие биендээ хайртай, итгэж чаддаг, амьдралын төлөө гэсэн чин сэтгэлдээ байх хэрэгтэй. Аав нь урд нь ингэж охинтойгоо ярьж байсангүй. Одоо цаг нь болсон байна. Ээж бид хоёр чинь чиний амьдралд оролцоод өнгийгөөд байхгүйг чи мэднэ. Хамгийн гол нь миний охин зүрх сэтгэлээ л даг. Хэд хаширлаад халгаад зүгтаад байж бас яах вэ? Юу ч боллгүй нэг герт орж гүйгээд ч яах вэ? Угаасаа хүн чинь танигддаг юм. За аав нь охиндоо зөндөө өгүүлчихгүй дээ. Одоо сайхан амардаа хэмээн хэлээд хосгүй хайр гэрэлцэн харцаар охиноо харан дотроо охиныг минь бид хоёроос хойш хүншгэл аваад явчих түшигтэй хүн учраас билээ. Бүсгүй амт юм байгаа юм штэ хэмээн хайлт суулаа. Должмоо аавыгаа гайхан хараад "Ойлголоо ааваа. Та минь намайг сургуулаа төгсвөө үгүй юу? Том хүн боллоо гэд өөрөөсөө холдуулах гээд байна уу да" хэмээн хошоогоо өнжүүлэн хүзүүдэж авч үнсүүлээд "Нэг хүн байгаа, охин нь танилцуулнаа. Одоо ээжийг ирэхээс өмнө жаахан унтаатахыг хэмээгээд өрөөлүгөө явлаа." Тэрээр орондоо орж хэвтэн өчигдрийн явдалдаа бодон яагаад ч юм бэ бодол санаанч өөрчлөгдөн нэг л өөр хүн болсон юм шиг санагдана. Түүнд Наагийн инхрийлэл, хурууны хөдөлгөөн бүр нь мэдрэгдэн төсөөлхийн аргагүй сайхан мэдрэмж төрж байлаа. Унтаж босоод иртэл ээж нь ирчихсэн бололтой гал тогоонд тогоо шанах хангинахт дуулдана. Тэрээр босч дөн гитсэн толгоогоо норгон нүрээ хүүтэн усаар булхаад ээждээ туслахаар орвол норжин "За охин минь хэд хоног сайхан амраад ав. Тэгээд ажил төрлийн юм бодно байгаа. Хүнтэй суухаас өмнө хэдийн юмтай болж өөрийгөө жаахан хувцлаж ав. Тэгээд л яагаачгүй нэг хар юмтай болоод хормоогоо чирээд ирэв. Алив ээж нь үнсээ. Их сургуулийг онц төгснө гэдэг чинь сайн байна. Тэглээгээд өнгөрч бие тоож болохгүй шүү. Ээж нь ямар ч сургууль төгсөөгүй хэрн амьдралд үтсэн зовлонгоо та хэддээ үзүүлэхгүй гэсэндээ л ингэж өглөж дуулж явдаг юм.
Өдөөд аавдаа ч уучраагүй байсан бол би гэдэг хүн энэ хорвоогийн хаах нь яаж ч явах байсан юм бол доо. Тэгэхээр хүнд сайн хан шиг чухал зүйл байдаггүй юм шүү. Өчигдөр гэртээ ирж хонохгүй. Одооны хүүхдүүд ч юм л бол тэмдэглэл баяр гээд нийлж дарваад явдаг болжээ дээ. За миний охин хоолоо ид. Өвгөө хоолоо ид. Хоол нь болчихлоо хэмээн завсар чөлөөгүй араас нь урсгаж гарав. Должмаа инээснэ. За ээжээ, уучлаарай. Манай ангийнхаа харин бараг сүүлийн удаа бөөндөө явж байна гэд би аавд утастаж хэлсэндээ өгнө. Та хоёр минь яагаад л тохирсон юм шиг хань ижлийн талаар яриад унав да. Охин нь сайн судалж байгаад гэрэлнэ. Ах эгч нар бүгд л сайн хантай сууж сайхан амьдарч байна. Тэгэхээр би ч гэсэн тэгэх байхаа хэмээн дотроо наагига бодон хөгжилтэйгээр хэлв. Үнэн дээр өчигдөрөө Данзан Норжин хоёр Должмаагийн талаар нэлээд ярьсан билээ. Должмаа хооллож дуусаад галын өрөөгөө цэвэрлээд уцаа цэнэглэн асаад л наагигаас баахан мессеж ирсэн байв. Тэрээр уншиж эхлэв үгүй юу нааги залган. Байна уу? Сайхан амарсан уу? Яагаад уцаа салгачихсан юм бэ? Би харин унтчихжээ. Сая цэнэглэх гээд асаагаад чиний мессежүүдийг дөнгөж унших гэж байлаа. Тэгвэл ч яах вэ? Би яаж вэ? Зүгээр үү? Би чамайг санаад бүр бодхоос хайр хүрээд. Би зүгээрээ чи юу хийж байна? Чамайг бодоод л хармаар уулзмаар санагдаад байна. Чи гараад ирч чадах уу? Одоо юу? Өнөөдөртөө дими ахаа. Ээж аав хоёртой хамт байхгүй бол болохгүй нь. За өөрөө мэддээ. Би өг нь орцны чинь гадаа ирж гисэн байна хэмээн нааги дуун сулран хэлв. Тийм үү? За тэгвэл хүлээж вэ. Би одоохон. Должмаа уцаа таслаад яагаад ч юм догтлон хөлн хөнгөрч өөрийн ирэхгүй нүүрэндний инээмсэглэл тодрон нөмгөн хувцлаад би дэлгүүр орчхоод ирэх хэмээгээд гүйх нь холгүй гэрээсээ гарлаа. Тэр хоёроо цэцэрлэгийн сааданд суудаг сандал дээрээ суун зогсоо зайгүй үнсэлдэнэ. Нааги Должмааг өвөр дээрээ суулган Должмаа би чамайг бүр хайрлаад байна. Чи минь өдий болтол ариунаараа байж чадсан гэдэг үнэхээр итгэмээргүй юм. Должмаа энэв хийлэн хүзүүгээр нь тэрч өсийг нь үнэрлээд. Нааги минь дээ би ч гэсэн өдөржингөө л чамайг бодсон. Тэр хоёр бие биедээ хайрын үгийг харамгүй хэлэн хоёр биенээ энхрийлсээр. Нэг мэтгэд цаг дороо өнгөрч бүрэнхий болоод ирэв. Должмаа сандран за би орохгүй бол болохгүй. Хөөх 2 цаг гарan суучихсан байна штэ. Ямар хурдан юм бэ? Маргааш уулзъя. Энэ өдрөөс хойш тэр хоёр байнга хамт байдаг болов. Өдөртөө ажил хайна гэж гараад л наагигэнд очиод өнжинэ. Нэг ороо нааги жаахан халамцуухан уцаар яриад. Уучлаарай, харин найзуудтайгаа уулзж байна. Чамаагаа санаад байна. Жаахан уучглаа. Би одоо ингээд эд нараас салаад яваад очие тэгхүү. Чи гарч ирч чадах уу? Должмаа хэдий уулзмаар байсан ч юм уучсан болохоор нь гэртэн шууд хариулмаар санагдав. Тэрээр ээжээрээ төрөй барин эвтэйхэн хэлтэл нааги гомдолсоор уцаа тасалчихлаа. Должмаа хэд залгасан ч тэрээр уцаа авсангүй. Тэрүүхэндээ шаналж эхлэв. Хайртай хүнээ гомдоочихлоо доо. Үгүй ирээд уулзахад юунд болохгүй гэж. Би гэж юм дандаа л дараа нь бодох юм. Тэрээр цонхоороо харан нэг л дуу муутай зогсдол утсан дуугарлаа. Байна уу? Миний хайраа, би чамайг санаад байна. Би орцонд ч байна. Гарч иртэл чинь хүлээн гээд нааги уцаа тасалчихлаа. Должмаа гэрийнхээ түлхүүрийг аван өлмий дээрээ гисээр хаалга аажуухан онгоолгон гарвал нааги шатан дээр буруу харан гараад ирлээд сууж байв. Тэр хоёроо шивнэлтэн суутал гэрийнх нь хаалга онгоо аавна. Миний охин хүн ирсэн бол одоо ороод уулзаач дээ. Орцсон цуугаад айл амтан муу хэлнэ гээд хаалгаа дутуу хаагаад саад болохгүй гэсэн шиг цаашаа яв. Должмаа ичиж байсан ч наагийг гэртээ орох хэмээн ятгсаар байгаад суугдан орлоо. Нааги юм уучихсан байна. Ээж аав хоёртой ч иймэрхүү байдалтай анх уулзмааргүй байх гэсэн хэдий ч
Должмоо зүгээрээ унтчихсан байгаа хэмээн хэлээд хоёулаа орлоо. Тэр хоёр өрөөндөө орон элбийг шивнэлцээр маргааш өглөө ээж аавыгийн сэрхээс өмнө гараад явна хэмээн орсон хоёр шөнжөнгөө эрхлэлдэн бас ч гэж залуу насны жаргалд умбасаар бараг үүр хаяр хаалтад унтцгаав. Нааги төрүүлж сэрэн должмоог дуудаад явлаа хэмээн хувцлан гарах гэтэл ээж нь тэндээс айлд ирсэн хүн байна. Аяг цай амсаад гараач. Яасан Монголоо алдчихсан юм хэмээн ширүүхэн хэлв. Нааги уучлаарай гэсээр галын өрөөнд орон должмоо руу харвал цаадах нь нүдэн ирмэн зүгээрээ гэд амаа хөдөлгөн хилээд инээмсэглэв. Тэр хоёр банштай цай халаан идэж байтал норжин орж ирэн "За хүү минь. Заавал урилга заллахтай танилцах болж байна уу? Харанхуй шөнө охин дээр минь ирээд хонож байхыг бодоход зүгээр ч нэг найз төдий биш бололтой. Аль эсвэл хөгшин би одооны та нарыг ойлгохгүй буруу зүрөө ярьж байна уу?" гээд намжирдан асуувал должмоо санаа зовн "Ээжээ, манай найз байгаа юм аа. Та одоо юу гээд балаараад байгаа юм бэ?" гэтэл наагийн хулган байж "Намайг уучлаарай. Би уг нь иймэрхүү байдалтай танилцна гэж бодоогүй. Уучлаарай" гээд доошоо харав. За яах вэ? Одооны та нар ямар бидний үе шиг ёс жудаг энэ тэргийх биш. За тэгээд нутаг ус хаанах вэ? Ээж аав чинь аль хошуу аймагв. Охинтой минь зүгээр л үерхэж нөхөрлөж байгаа хэрэггүй. Та хоёр хэр удаж байгаа юм? Должмоо хацар нуулан "Ээж, та одоо арай дэндүү юм аа. Алив, нааги явъя" хэмээн гараас нь хөтлөн босгох гэтэл норжин уурлан "Байз гимчи. Байтлаа хар юм хараад эхээсээ ичхнэ үү? Би юу буруу асуучихав?" Гэтэл ч тэндээс данзан орж ирэн "Хөгшөө, хоёулаа гадаа жаал салхинд гарах уу? Дулаарсан чинь бөхчмдөөд байна." Должмоог багаас нь аав нь л дандаа яг хэрэгтэй үед нь авардаг байв. Энэ удаач гэсэн мөн л аав нь ийхүү аврагч нь болж орж ирлээ. Норжин амандаа өгүүлсээр "Би одоохондоо чиний толгойг мэдгэтэйгээ байгаа шүү" гэсээр данзанг даган гарлаа. Нааги сая нэг уртаар амьсгаа аван должмогийн өөдөөс харан инээмсэглээд "За хатуухан хадам ээжтэй болох нь дээ. Уучлаарай, манай ээж жаахан төргөн зантай болохоос цаанаа бол бодох санах юмгүй их цагаан шудраг хүн байгаа юм. Зүгээрээ. Хинч гисэн ингэн. Чи минь үүнд юундаа санаа зовдөг юм. Дараа нь ирж албан ёсоор танилцсанаа. Сая муухай бантлаа шүү" хэмээн инээгээд "За найз нь харъя да. Одоо очоод бас ээжээс ирүүний шил уун. Чи гарах гээд яах вэ? Хайр нь уцаар ярив" гээд үнсээд гарлаа. Тэрнийг өдрөөс хойш должмоо наагийн хоёр нэгнийхээ гэрээр чөлөөтэй орж гардаг болов. Данзан шатар нүүх дуртай. Наагийг ороод ирэнгүүт "За нэг өрчхүү" хэмээн хуучин модон шатраа дэлгээд суучхна. Наагийч өөрөө дуртай юм болохоор тэр хоёр хэдэн цагаарч хамаагүй нүгээд суучдаг байв. Данзан байрныхаа гадаах сарвчанд үеийн хөгшчүүлтэй шатар тоглоно. Бас ч гэж зүгээр нүүхгүй 1000 төгрөгөөр тоглоно. Өөрөө сайн тул хоосон байх нь бараг үгүй. Тэгээд л хоцсон мөнгөөрөө тэр хавийн хүүхдүүдийг нийлүүлж байгаад 100-гийн зайрмаг аваад өгнө. Тэгээд ч тэрүү хүүхдүүд бүгд л данзан өвөөгээд тоглож байхад нь түүнийг дэмжин тойрон зогсох нь элбэг. Хөгшчүүлэл болсон хойно нэг нэрээ дамшиглан "Данзан ч олон дэмжигчтэй хүн шүү. Ингээ шулганалдаа дэмжээд байхаар бид нар хожигдохоос яах вэ? Энэ дуу чимээнд олигтой төвлөрч бодож чадахгүй юм" гэхэд данзан хариуд нь мар хийтэл инээд алдаад "Унсан бөхөд шалтак мунтахгүй гэж. Хүүхдүүдийн заяа их шүү. Хамгийн гол нь эднийгээ шатарт дурлуулах гэж л ингэдэг юм. За тэр яах вэ? Үргэлжлүүлье" хэмээн хэлээд нухацтай наргагүй нүүдлээ бодон суучдаг байв. Норжинд харин яагаад ч юм нааги нэг их таалагддаггүй байлаа. Тэрээр нэг өдөр нөхөртөө "Энэ хүүг овоо хэдэн сар харлаа. Олигтой ажил төрлөж хийж байгаа ч юм байхгүй. Нэг л худлаа их ярьсан хүн. Норж минь,
Манай нааги бас ч гэж хоосон толгой биш шүү. Хоёр биендээ болж байвал яах вэ? Чимэн заримдаа хэтрүүлэх гээд байх юм. Тэгэц шатар нүхтэл дөрв юм байгаа биз? Яагаад ч юм охинд минь хань болохгүй санагдаад байдгийм. Жаахан дотуур тамиртай ч юм шиг. Чи юугаа мэдхэвдэ? Энэ должмоо өөрөө хитрхи сайн юм аа. Эмэгтэй хүн ингэж хөл алдаж хүндээ хөнгнөөс ч үх гэжтэй. Залуу улс яах вэ өгшөө? Юу нь муудчихад байна. Тэгж байгаад учир зүгээ олно. Чи бит хоёр ч гэсэн залуудаа ямар байлаа да. Наги яах вэ? Жаахан дотроо бодолтой л үз. Ер нь эр хүн юм руу үсчиж орсон овлохгүй байснаас энийн дээр байлгүй. Тэгээд ч энэ хоёр минь ямар юу юугүй суух гэж байгаа биш. Харж л бай. За боли. Хөгшин залуу хоёр сүүлдээ тархиа шаав. Нэрээ энэ нааги тэгээд яах гээд байгааг нь мэддэхгүй юм. Охиныг минь бэр гууж авах хүн үгүй юу? Тэр талаар юу ч хэл ярихгүй юм. Энэ хоёр ингэж байгаад яагаачгүй хүүхэдтэй болчих үү дээ. Химэн өглөнө. Данзан хөгшнийхөө занг мэдэх болохоор хоолоогоо заснаа зурагтаа асаан суулаа. Мөнх наран должмоо хоёр соёлын төвөргөнд хошин шогийн тоглолт үзчгээд харих гээд автобусны буудлын дээр явж байтал должмоогийн гэнэт гол нь харлан хий огуулж эхлэв. Нааги гайхан яасан зүгээр үү? Өдөр олигтой юм мэдээгүй өлсөж байна уу? Үгүй зүгээр сая жаахан инээгээд ингэчихв. Инээхэд юу боллоо гэж ингэвдээ. Чи минь дандаа л хайр хүргэсэн хүүхэд чиг юм ярьж байх юм. Үгүй арай чи минь жирэмсэн болчихсон юм биш байгаа да. За үгүй элгүй дээ. Ингээд сүүлийн чинь биений юм хизээ ирлээ. Ойрд ирсэн гэж чи юм хэлэхгүй байсан. Нэрээ хизээ ирлээ. Бараг 3 сар гарan болж байгаа юм байна штэ. Химээгээд тэрээр наагийн өдөөс харлаа. Маргааш ер нь явж үзүүлээ. Болсон ч бай, үгүй ч бай үзүүлчих. Должмоо яагаад ч юм санаа дагаад ч тэрөө явдал нь улам нам байгаад ирэх шиг болов. Нааги харин өөдөөс нь харан инээгээд нэг л гоё итгэмээргүй юм шиг санагдаад байх юм. Чамайг ингээд том гэдстэй явж байгаагаар төсөөлсөн чинь гээд гэцийг нь илдэл должмоо ичин гарыг нь түлхээд хөөй болиочи уус амтан харж байна штэ. Юу гэж ч бодох юм бэлээ. Тэгээд ч болсон ч юм уу, үгүй ч юм уу. Миний угаасаа алдаж ирдэг. Хүн харуул харан л үздэй. Эхнэр хүүхдээ инхрийлж байгаа хүн л байгааз надад ичих юм алга. Маргааш хурдан болоосэ. Охин гарвал чам шиг хөөхөн. Хүү гарвал харин над чиг сэргэлэн хүү гарах байхаа хэмээн хэлээд инээд алдав. Маргааш нь эмнэлэг явхаар тохироод наагийг гэрлүүгээ явлаа. Тэрээр их л хөгжилтэй амандаа дуу аялан явна. Должмоо гэртээ орон ээж аавдаа саяны үдсэн хошин шогоо ярангаа 2-5 хоол идчихээд өрөөндөө орлоо. Тэрээр орон дээрээ дээшээ харан хэвтэн бодолд дарагдана. Энэ хорвоо дээр над чиг жаргалтай хүн хэр олон байдаг болоо. Амьдрал зохиох хэцүүлгээд байдаг. Надад бол бүх юм сайхан л байна. Яана, ингээд нэг л өдөр хүний ихнэр ээж боллоо гэж юу? Ээж мэдүүлж толгой хэргандаа. Гэтэл бодлыг нь сарниулж гэрийнх нь уц дуугарлаа. Ээж нь уцаа аван ярьж байснаа должмоо миний охин том ах нь яриг гинэ. Должмоо халаад эгэлдэрглэн гүйн очоод уцаа авлаа. Байна уу? Сайн уу агаа? Би сайн. Харин ажил гээд олигтой санаанд нийцэх юм олдохгүй л байна. Юу? Хизээ явах юм бэ? Өдөөс хойш болохгүй юм уу? За ойлголоо. Уучлаарай тэгье. Та тэгэд юун орой хэлдэг юм дээ. За, би бэлдээд байж бая. Тэрээр уцаа урамгүйхэн тавиад том өрөөнд орон. Агаа маргааш өглөө 6 цагт ирнэ гинэ. Таныг сайхан хоол хийгээд байж чадах уу гэж байна. Намааг авч хөдөө явна. Төслийнхэн шугамаар хэдэн хүн ирсэн хэлмэрч хий юм сур гинэ. Юмаа бэлтгэс ингээд өрөөлүгөө явлаа. Тэрээр өрөөндөө орон нааги руу уцтав. Байна уу? Юу хийж байна? Би яаж байна хөө? Хоолоо идсэн үү? Яасан дуу муутай байгаа юм бэ? Зүгээр үү? Найз нь яваад очих уу? Би зүгээрээ. Маргааш өглөө 6 цагт
Хөдөө явахаар болчихлоо. Сая том ах ярьж байна. Чи чадахгүй гिचгүй яасан бэ? Тэгээд ч жирэмсэн байж яаж болох юм? За гайгүй эздээ. Тэгээд ч олон хоног биш юм шиг байна. Хэд хонох юм? Ямар сони юм бэ? Чи хэлчихэлтэй. Хоёулаа ажилгүй гэж амтны ад болоод яхав дээ. Найз нь явчихад ирээ. Тэгээд ч одоо чи бид хоёрт мөнгө хэрэг болно. Би ажилд орчихно штэ. За өөрөө мэдтээ. Битгий гэвэл бас ээж чинь хэргуулах үз. Чи яах гэж дандаа ээжийг тэгж байдаг юм дээ. Юу ч болоогүй ээж ямар ямблаа цуултаа биш. Чи тэгээд юундаа уурлаад байгаа юм бэ? Хүн чиний төлөө л хэлж байхад. Должмоо гэнэт хоолон зангиран юу ч хэлэлгүй уцаа тасалчихв. Тэрээр яагаад ч юм наагэд гомдлно. Яг юунд гомдлоод байгаагаа мэдэхгүй хэрнээл нулимс нь асгараад байв. Гэтэл 30-аад минутын дараа хонх дуугаран наагийн мэндэлсээр орж ирж байгаа сонсогдов. Должмоо наагийн дууг сонсонгуудаа түрүүний бухимдал нь дорой инээдэр солигдоод ирэв. Хоёулаа хамжилсан юмаа бэлтчихэд унтахаар хэвтлээ. Наагийн хизээний аав аятай гисийг нийлэн "Миний хүүг өлсгвөө. Хүүг минь бас загнаад байв" гэснээ гисэн дээр нь хошуугаанаа "Миний хүү ээж нь чамааг ядраагаад байвал ирээд аавда ховлоорой" хэмээн ярихад должмоо тэсэлгүй инээд алдан. Чи ч хүүгээ гарчихвал намайг тоохгүй хүн байна да. Би зэрэгцээд л уйлаа цуучихсан шүү. Охин байвал яах юм бэ? Охин байсан ч яадгийн. Тэгтэл хүү байгаа. Чи харж л байгаарай. За, өглөө эрт явна. Эртхэн унтхөө. Найз нь чамааг ирэхэд нэг ажилд орсон байхыг бодноо. Бүр болохгүй би чинь өвдөд байвал хилээд ирээрээ. Битгий тэгээд ямар ч сураг чимээгүй таг болцохорой. Химэн эгээл алс хол явах гэж байгаа аятай захиж гарав. Должмоо сонсож байснаа тэсгэлгүй инээд алдан. За ойлголоо. Чи минь яагаад л өглөөд байна да? Химэн цээжинд нь нүрээ наан түүнийг хүсэмжлэн харлаа. Өглөө эртлэн босож бүгд дор бүрнээ бэлдэж байтал ах нь ч хүрээд ирэв. Тэрээр наагийг нэг их том харснаа. За хөргөн хүү юу? Сураг нь гараад л байгаа. Тэгж байгаад тухтай танилцсанц. Ээж аав хоёр ч отхон юм гээд хамаагүй байна уу? Бид нар чинь айгаад оруулж чадахгүй хүүхдээ төрхийн өмнөхөн л хэлж байлаа гээд инээснэ. За тэр яах вэ? Та хоёр минь сайн бидтэй. Хүүн ойрдоо ажил ихтэй ирж амжихгүй байна. Ээж хоосон ороод ирлээ. Үүгээр цайны суу аваараа хэмээн 20,000 төгрөг гарган өгөв. Норжин мөнгийг авснаа. Ажилтай ус аргагүй дээ. Гэхдээ ажил гэж гүйсээр байгаад нэг өдөр ороод ирэхэд энэ хоёр хөгшин өнхрөөд өгсөн байх үү дээ. За миний ээж яагаад дандаа ингэдэг юм бэ? Хүүн чадлаараа л зүтгэж байна. Энэ должмог дагуулж явж жаахан юм үзүүлээ. Та хоёрын хажууд нялхарч дуусгана. Данзан хажуунаас нь үг нэмэн. Аав нь хэлээд л байгаа юм. Тэгтээ та хэд ядахтаа 7 хоногтоо нэг байгээ гэхэд 14 хоногтоо нэг үзэгдэж гэж байгаа ч. Муу ээж чинь амралтын өдөр болохоор л ороод ирүүлгээд тогоо дүүрэн цайж ханах юм. Тэрийг нь должмоо бид хоёр барах гэж өдрийн нэг юм болж байна гээд инээлээ. Норжин охин хүү хоёроо үнсээд дүүгээ сайн харж яваарэ юм үзүүлнэгээд гаргуунд нь хаячихв хэмэв. За уучлаарай. Та хоёр минь гялалзаад сайхан л харагдаж байна. Хүүн энэ ажлыг эхлүүлчихэд та хоёроо авч сэрүүн орхоос өмнө нэг салхинд ойрхон гарнаа. За явах уу? Хүмүүсийг хүлээлгээд яах вэ? Хөөх, чи чинь амралтанд явж байгаа биш. Энэ их хувцаар яана. За одоо нэгэнт бэлтчихсэн юм чинь. Ингээд должмоо ахаасаа нуугдан байж наагидаа үнсүүлээд машин цуутал аханч тэр дороо тоос татуулан хөдөллөө. Наагийг эрлүүгээ алхангаа тамхи татан өөртөөгөө ярин явна. За нааги минь чи одоо аа болох нь. Хэдий болтол ингэж явах уу? Юу ч хамаагүй олж хийн шүү. Ямар ч байсан хадмын гар харахгүй юм шүү. Эднийхэн айгүй бол должмоогийн хормыг хийнэ гин. Ээж бид хоёрт юу байх вэ? Игч өөрөөсөө хэтрэхгүй хүн. За яах вэ болно доо. Должмоогоо санахал байх. Нэрээ сони юм шүү. Би яагаад энэ охинд ингэтлээ хайртай болчих вэ?
Хэрвээ тэр үед надахтай ундахтай онгон биш байсан болж би аль хэдийн болчихсон явж байж мэтгэл гар шүү. Ингэснээр тамхиа нислаад гэртээ орлоо.